Өглөө өдөр орой минь хүүхдүүдэд тэгэхээр өнөөдөр 17 дугаар сэдв буюу төмөр замын гарам нэвтрэх хичээлээ үздэцгээе. За төмөр замын гарамтай холбоотой өмнөх мэдлэгтгүүнүүдээ бүгдээрээ баттгая. За гармыг нээлттэй болон хаалттай гэж хоёр хуваадаг байна. За гарам дээр бид нэр буцаж эргэх, гарам дээр ухрах үйлдэл хийхийг бид нэр хоригдно. За гарамнаас наан 20 м газар бид нэр түр зогсохыг хоригддаг байна. 100 м дотор удаан зогсохыг хоригддаг байна. Бас мөн 100 м дотор бид нэр гүйцэж төрүүлэхийг хоригдно. За өмнөх мэдлэгээ баттгчихсан юм чи өнөөдрийнхөө хичээл рүү орцгоё. За төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр бид нэр нэвтэрнэ. Аль ингээд дураараа ингэж хамаагүй гарч болохгүй байна тийм үү? За төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдан хасаах зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож аюулгүй байдлаа хангах нэ. Аюулгүй байдлаа хангана гэдэг чинь бид нэр гэрэл дууд дахиа за тэмдэг тэмдэглэлийн залтыг ер нь удирдгал болгох нэ. За төмөр замын гарам хаалттай буюу одоо энэ гарам нь хаалттай аль эсвэл хаагдаж байгаа тохиолдолд энэ гэрэл улаан анивцсан аль эсвэл гармын жижүүр одоо дохио өгж байгаа тохиолдолд бид нэр гарамлуу орохыг хоригдно. За таны үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байгааг та мэдж байгаа тохиолдолд за тэр жижүүр, хаалт, гэрэл ямарваа нэгэн зүйл ажилласан байна уу, ажиллаагүй байноос үл хамааран та энэ гармаар цаашаа нэвтрэхийг хоригдно. За төмөр замын гармын үед хаана зогсох вэ гэх юм бол хэрвээ зогс тэмдэг шугам байх юм бол та шугамынхаа өмнө зогсох нь байна. За хаалттай гарам байх юм бол хаалтнаасаа 5 м-ийн зайтай. За хаалтгүй гарам байх юм бол гармаасаа 10 м-ийн зайтай зогсох байх нэ. За жолоочууд маань юу хийж аль эсвэл хийж болохгүй вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За гармын хаалтыг дур мэдэн нээхийг бол хориглож байна. За хаалттай байгаа үед нь сүрэг урсгалаар нь тойрон гарахыг хориглох нэ. За гармыг гэмтэж та манай сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбар хэсгээс аваарай. Тулшгүй тээврийн хэрэгслийг бид нэр яах нь зөвхөн тээвэрлэх өөр машинээр тээвэрлэх үед гармаар цаашаа нэвтэрч болох нь байна. За цагт 8 км-с бага хурдтай явдаг машин аль эсвэл хүнд том ачаатай тээврийн хэрэгслийг тухайн гарам эзэмшигчдийн зөвшөөрөлгүй байх юм бол гармаар нэвтрэхийг хориглох нэ. За гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй буюу цааталт нь ямар нэгэн байдлаар осол аль эсвэл төвжрөл хөдөлгөөний эрчим ихтэй байгаа үед бид нэр гармын хаалт нээлттэй байсан ч ногоон гэрэл асаатай байсан ч гэсэн бид нэр энэ гармаар нэвтэрч орж болохгүй байх нэ. За бид нар гарам дээр ямар нэгэн байдлаар зайлшгүй зогсолт хийх болчихлоо. Тэгвэл бид нэр ямар арга хэмжээ авах ёстой вэ? За хамгийн түрүүнд зорчигчдоо бүгдээрингийн буулгаад ослын дохионы гэрлээ асааж аль болох гармыг чөлөөлөх арга хэмжээ авах нь байна. За хэрвээ гармыг нэн дээр чөлөөлөх боломжгүй бол за бололцоотой бол 2 хүн буюу жолоочоос өөр хүн байх нь тий. 2 хүнийг төмөр замын гармын 2 тал руу нь гүйлгэнэ. 1000 м зайд буюу 1 км зайд бид нэр дохио өгөх нь байна. За тэгэнгүүт за нэг хүн байлаа гэж бодъё. Тэгэнгүүт бид нэр хаашаа явах вэ? Галт тэрэг хаанаас ирэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд үзэгдэх орчин баг хангалтгүй байгаа тал руугаа гүйхнэ. За гүйхнээ нүдэнд харагдах ямар нэгэн тод өнгийн даавуу аль эсвэл ямар нэг юм авч яваад харах үед бол бамбар гэрэл авч явах нь тий. За жолооч тээврийн хэрэгслийнхаа хажууд үлдээд дууд дохио өгөх нэ. За дууд дохио 1 уурт 3 богино 1 уурт 3 богино гэсэн темптэй өгөх нь тийм үү? За тэгвэл гармыг чөлөөлөх талаар бусдаас бололцоотой тусламжийг аваад аль болох хурдан чөлөөлөхийг хичээх нэ. За галт тэрэг ойртон ирж байвал угтангүйч зогсоох дохио бид нэр өгөх нь байна.